цусны төвөөс амгалан руу дроноор цус зөөгөөд 2 хүний аим аварсан гэд. Энэ бол ирээдүй энэ лөө явах хэрэгтэй. UB Cap Express яг юугаар ялгарах юм? Стил нэг тийм баримтлал хурдан байх хэвээр. Тэгээд эргээд хийн. Хүүхдийнхээ ярьж байгаа юмыг сонсохгүй хүмүүс шал хөндлөнгийн UB Cap Express-ийн захирал ярьж байгаа юмыг сонсоод шууд хийхэн зүг юм байна гэж ойлгохгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө л болдог байхгүй юу? Sidewalk robot гэдэг байгаа тий. Тэрүүгээр хоол зөгөөд нь штэ. Uber Eats нь. Яг энгийнэ баг мөрөөдөл зарж байгаатай адилхан. Жаглаа эдлэхийн тулд ялыг аяг гоё үрүүлж байгаа байхгүй юу? Би нөгөө хамгийн ачааллгүй өдөр байна гэж асуух юм бол хамгийн ачааллгүй өдөр нь хамгийн ачааллтай өдөр болчих магадгүй байхгүй юу? За энэ дата хэлээ тэгээд маргааш шалт хөрөлөө цаа. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Newtek подкастын маань цоо шинэхэн улирал эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд та бүхэн яг подкаст эхлэхийн өмнө ер нь бол харцсан байж магадгүй. Өнөөдрийн зочноор UB Cap Express-ийн гүйцэтгэх захирал Бацэрэг захирал маань оролцож байна. За тэгээд бид хоёр болохоор өнөөдөр яг юу ярилцах вэ гэхээр өнөөдөр ер нь шуудуу үргэлтийн бизнес Монголд ямар байгаа вэ? Тэгээд энэ чиглэлийн ер нь технологи тий бас ингээд робот, дроноор ч гэсэн хүргэлт хийдэг 90 100-д бид нар амьдарч шүү дээ. Тэгээд энэ салбарын ер нь ахиц дэвшил ирээдүйн талаар ер нь нэлээд сайхан ярилцъя гэж бодоод тэгээд ганц зэрэг захирлыгаа урьсан байгаа. За урилга авч ирсэн танд баярлалаа. За ямар ч байсан ураад оролцож байгаад баярлалаа. Тий. Хамгийн ихний асуулт агуу хойлоо хөнгө ихлээ. Өнөөдөр өглөөний цайнд та юу? Өглөө ерөнхийдөө бол яг банкын цайгаа уух бол дуртай болон одоо зуршлуулах чинь. Ер нь өглөө цай уунал айгуу чухал. Тэгээд би өглөө бол хвшил надаа нэг өндөгтэй тий. Тэгээд талхтай идчихвэл их амар үйдгийг. Нэг олон одоо гүйцэтгэл шаардаад байхгүй юм уу? За эхлээд хойлоо гоё таны хувийн төвхтэй чинь танилцъя. Технологийн салбарын нэг би болно. Яг энэ ер нь миний энэ подкастын гол зорилго бол яг ингээд Монголд яг эерэг зүйл хийж байгаа. Гэхдээ технологийн салбарын чинь өөрсдөө дандаа юм бэкграунд юм сүдэрт байдэн шүү дээ. Shadow man гэж ярьдаг заримдаа. Тэнгүүд яг тэр хүмүүсийг нь олж авчиръя гэж бодоод тэгээд ер нь бол ингээд амар паблик шууд ингээд гарч ирээд байгаа хүмүүстэй бол бид нар хангалттай ер нь контент тэгээд түүхээр хангалттай танилцсан шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа таныг бас оруулъя гэж бодсон. Ялангуяа би өнгөрсөн 7 хоногт дэлгөө яг нэг мэдээ харсан. Нөгөө нэг цусны төвөөс амгалан руу дроноор цус зөөгөөд 2 хүний аим аварсан гэд. Тэгээд би бүр тэр мэдээг харчаад за энэ салбарын хүн ер нь оролцох нэг айгүй чухал юм байна. Энэ салбар чи ер нь одоо дроноор Монголд хөргөлт хийгээд эхэлчихээр ч одоо юу болж байна гэж таад. Тэгээд ер нь танд өөрөх санал тавьсан. Тэгээд хоёул ихлэ бэкграундаас нь танилцъя. Таны бэкграундыг би ингээд харсан чинь технологийн салбарын хүн биш. Маркетинг, борлуулалтын салбарын хүн. Тэгээд ер нь яагаад та анх энэ мэргэжлийг сонгох болов? Тэгээ яажгаад технологийн салбар руу ингээд орчих? За хамгийн маяргээд харах нь байна. Ер нь яг зүгээр өмнө нь болохоор би ажилд сурч төгсч ирээд бол Mobicom-д бол орсон. Тэнд бол үйлчлэгээний чиглэлээр ерөнхийдөө бол 4 гаруй жил ажилласан. За энэний дараа болохоор Эрдэнэ Твс компанид орсон байгаа. За яаж хийж байгаад одоо сонирхол байсан гэх юм уу? Мэдгүй байна. Гэхдээ яг тухайн үед одоо залууч байсан, азч байсан юм, за ямарч байсан. Орё гэд орсон. Тэгээ ингээд нэг ноос ноолрын зах зээлд бол нэг 5 6 жил эргэлдээд бол ингээд явсан. Түүхэл байдгийн. Тэгээд дараад нь пандемик ч ерөнхийдөө бол болоод гэхдээ яг нөгөө хивс хийж явахтаа болохоор яг бас нэг би бас тодорхой энэ салбарынхаа бас жоохон нэг оргил руу жоохон матсан болов гэж хардаг. Бид нар альбиасаар Монголын хөрөнгө оруулалтыг хийгээд хятадд өөрсдийн 4 альбиасын томоохон дэлгүүрийг бол байгуулсан. Made in Mongolia гэсэн продуктыг альбиасны одоо жишээ нь үнэхээр яг flagship store болгож ингэж нээжж ийсэн. Тэгээд нээгээд бол борлуулалтын үед ч гэсэн амжилттай зах зээлж гэсэн танигдсан. Үндэсний үйлдвэрлэлийн ерөнхийдөө бол нэлээд гарчирсан болов гэж хардаг. За тэгээ пандемик болонгууд бүх хилүүд хаагдаад тэгээд ингээд ер нь жоохон уучраа болохоо байсан үед бол яг эхэлж исэн үе л дээ. Гэхдээ тэр нь болохоор манай дотоодод болохоор тодорхой хэмжээгээр ковид бол яг задарсан гэсэн хэсэг бол байгаагүй. Тэгээ энэ үед болохоор одоо манай энэ UB Cap холдингийн гүйцэтгэх захирал Золбаяр гэдэг. За одоо бас сайн ярих юм бол бид тэр нэг 10 жилийн хүүхдүүд л дээ. Тэгээд цаатханд ч ойр л доо бид нар багын найзууд. Тэгээ ингээд ирээд нэг орой
одоо cab маж гэсэн нэг амар томроогүй байсан. Тэгтээ манай хүн ч гэсэн ерөнхийдөө нэлээд одоо энэ төслийн амьдлал ингээл одоо нэлээд зүтгэл явж байсан. Жижигхэн ч байсан үе байсан л та. Тэгэхээр тэрний яг зүгээр хамгийн гоё хэсэг нь юу байсан гэхээр яг тэр орой Elon Musk Tesla маслагч одоо экста утгаар нь ярьлаа шүү дээ надаа. Би ч бүр ингээл нөгөө нэг ноос салбарын салбарын хүн чинь за юу илээ нөхөр яг юу яриад байгаа байлаа гэл айгүй олон талаас нь ингээл бодоол. Тэгээд үдэж явж байгаа тухайн орой би өөрийгөө олсон гэх юм уу. Одоо мэдгүй одоо ингээд нэг юм хайж усан зүйлээ олдсон юм гэдэг бодолд төрөөд. Тэгээ маргааш наачаа за ер нь би энэ евро технологийн салбарын юм шиг байна те. Яг хөө сайн мэдэхгүй. Тэгтээ ямар ч байсан. Өсрээд ороод үзээгээд тэгээд технологи руу шулуудаад орж исэн юм түүхтэй. Тий. Одоо тэгээд өдөө хүртэл ингэ явж байна да. Би 2018 онд илүү 17 онд илүү UB Cab-ийн үүсгэн байгуулагч Огийнхаас ярилцлага авч ирсэн. Тэгэхэд цаадах чинь нэг юм төхөөрөмж хийцэн байгаа гэл таксинуудын доор сойрлуулна тэр гэл яг дээр явж исэн үе яахгүй. Тэнгүүд тэр үеэс хойш өнөөдөр UB Cab одоо ямар болцсон байгаа вэ те. Тэгэл үүсгэн байгуулалтад агай удаж байгаа шүү дээ. Бид нэр л зүгээр их сүүлийн хэдэн жилээс нь л ингэж мэдрээд байгаа болохоос те. Тэгээд энэ family өөрөө бас нэг таны сэний ярьсанчлаа. Яг ингээд нэг story түүхэн ингээд яг эхнээс агай гой босоод ирсэн те. Одоо ер нь бас нэлээд хурдцтай тэлж ах шиг байна. Эхлэхээс яг тэр одоо үндсэн гой тэр яриа руугаа хойлоо орохоос өмнө надад энэ таны энэ experience яг сонирхолтой санагдаад байна. Яг ингээд Монголд миний зүгээр ингээд өмнөх ажлын туршлагаас чи ингээд харахад софтверийн бүтээгдэхүүнийг өөр нь худалдах одоо борлуулах айгүй хэцүү санагддаг байхгүй. Хойл яг подкаст эхлэх өмнө чирнэ ярьжсэнээс те subscription business Монголд хийх айгүй асуудалтай байдгаа гэд те. Танд ч гэсэн өөр нь өмнө mentor hub энэ гэж бас тийм experiences байгаа. Тэгээд өмнө Эрдэнэ твстэй хивс яг бодит бүтээгдэхүүн ингээд борлуулдаг байсан чинь гинт одоо би бол UB Cab-аас адилхан софтвер бүтээгдэхүүн үйлчлэгээ шүү дээ. Үйлчлэгээ. Энэ одоо үйлчлэгээг шууд ингээд борлуулахад хэр одоо тэр ялгаатай байна танд. Гол одоо difference, гол challenge нь танд юу вэ? Юу нь маш их ялгаатай гэсэн. Зүгээр маш энгийнээр орчуулж үзвэл те. Бид бүтээгдэхүүний нэг онцлог юм нь болохоор тухайн бүтээгдэхүүнийг тохож хийх те. Тодорхой хэмжээгээр метрийг харах, сонжих, за шаардлагатайг бол буцаах ч юм уу те. Маш олон ийм давуу талууд үүсдэг байхгүй. Бид бүс бүтээгдэхүүний хувьд бол яг энгийнээр хэлбэл баг мөрөөдөл зарж байгаатай адилхан. Тийм л процесс болдог гэсэн. За тэгээд мөрөөдөл зарж байгаа бол нэг асуулт байна гэсэн. За тэр тодорхой мөрөөдлийг зарж байгаа хүн маань нөгөөний хүнийхээ майндсет дээр те хэдийн хэмжээний одоо жишээ нь мэдээллийг цуглуулад хэдийн левелд хүрч чадах уу гэдгээс хамаарч ер нь бол энэ оюуны бизнесийн борлуулалт гэдэг зүйл бол гардаг байна. Хоёрт нь гэх юм бол миний зах зээл дээрээс бас нэг ажиглагдаад байгаа юм болохоор манайх болохоор ер нь бол технологийн бейсд бол одоо улс орон бол биш шүү дээ. Гэхдээ одоо л ерөнхийдөө сүүлийн 15 жилийн хугацаанд бол тодорхой хэмжээ гарч ирж байна. Ихэнх одоо стартап байна үндсэн технологийн бизнесүүдийн үндсэн суурьуд бол аль хэдийн 15-аас 20 жилийн өмнө бол establishment бол хийгдсэн. Гэхдээ энэ болохоор би бол 2 дугаар арай гэж харж байгаа. Зүгээр эхний арай болохоор яасан гэхээр интернет based team бизнесүүдийг ерөнхийдөө бол те яг basic-үүдийг за одоо жишээ нь ийм бизнесүүд байвал яг хоо санхүүгийн баргаан байвал яг хоо CRM байвал яг хоо гэж байсан. Одоо болохоор 2 дугаар арай дээр юу орж иж байгаа юм гэхээр үндсэндээ болохоор яг хоо эко зурглалын хувьд болохоор дэд зүтсийн те харилцаа холболтын бизнесүүд ерөнхийдөө бол яаж хөгжих боломжтой гэдэг ингээ орж иж байгаа юм л да. Тэгэхээр яг зүгээр хэлэх гээд байгаа санааны хувьд эргээд нэг харах юм бол тодорхой улс энэ нэг юм cycle-ыг одоо энэ step by step энэ нэг growth cycle-ыг давдаг юм шиг байна. Ингээд хүний хэрэглээнд яагаад энэ бүтээгдэхүүн ямар үн цэнээр хэрэгцээтэй байна вэ гэдэг ойлголтод хүрэх юм бол магадгүй дараа чинь те захим хөгжлийг одоо хийж байгаа бүх компаниуд маань энийг бол илүү одоо борлуулад хүмүүст хүртээмжтэй болгоод тэрнгээр одоо орлого юм бенефит хүртээд ингээ явах ийм тогтолцоотой гэж байгаа. Тэгэхээр яг зөв хугацаанд ингээр харах юм бол зүгээр Монголын одоо технологийн компаниуд бол бүгд тийм амар хөрөнгөчсөн лакусууд бол биш шүү дээ тий. Хэвээ үнэхээр л нөгөө мөрөөдлөөрөө явцсан, мөрөөдлөө зарцсан, зарах гал оролдоол тий нийгэмшүүл гэл ингээл явж байгаа нэг хэсэг бүлэг л одоо хүмүүс байгаа юм даа гэж харж байна. Окей. Тэгвэл sorry би нэг намайг маа зочид айгүй их яадаг байхгүй чи айгүй хэн гэдэг. Би баг нэг зочинтойгоо харьцах гад ингээ баг unconsciously ингээд гэдэг байхгүй. Уу яг нөгөө мэдээлэл процесс хийж штэ. Одоо тэгэхээр сүр яах вэ одоо би ч гэсэн ер нь тэгдэж шүү. Манай сонсогчдын ганц дургүй юм аа. Зас гээд 10 дугаар ирсэн. Одоо хүртэл засаагүй л яваад. Тий. Нэг гоё таны тэр нөгөө юг
ярилцмаар санагдлаа зүгээр. Та ингээл өмнө Эрдэнэ твс юмс гэж хойлоо яг сайн ярьсан. Тэг бодит бүтээгдэхүүн дээр ингээл аль эзэн тийшээ ч юм уу ингээ Mobicom ч юм corporate career ингээд та хөөгөөд амар ер нь удацсан байгаа шүү дээ. Нилээн ингээд огтцсон. Тэгээ яагаад тэр career одоо тэнд байвал над миний ингээд өнцгөөс харах зав. Тэнд байвал танд илүү аз жаргалтай те. Илүү юм safety те. Илүү их мөнгө олно. Гэр бүлийн хангалттай авч явна те. Тийм байх байсан юм шүү. Яагаад заавал юм технологи суурьтай юм одоо UbiCab гэх компанид орчих те. Тэгээ таны баг анх ороход тэгээд яг одоогийн ийм амар одоо амжилттай те төвшөнд байгаагүй. Хэцээсэн тий. Яагаад та тэгээд тэр амар рискийн сонголтыг хийх болов? Юуд одоо та тэр нэг золоо ярахтаа уулзаад нэг юм мэдэрсэн гэж штэ энэ л миний байх газар байна гэд. Яг юунаас болж та тэгж мэдэрсэн? За хоёр зүйлийг ярьж болно энэ дээр. За эхний зүйл нь юу байсан гэхээр ирээдүй байсан гэсэн үг. За одоо хоёлаа ярьж байлаа штэ тий. Сая яг магадгүй одоо жишээ нь манай золоо маань илүү одоо бусдыгаа бодвол те бусад crew member-ууд бол илүү influencer те илүү хүнд тэр мөрөөдлийг зөв ойлгож гаргаж ирж чаддаг юм болов уу гэж би харж байгаа. За одоо жишээ нь ингээд инженеэр хэлвэл ажилд авсан хүмүүсийн track record-оор явуул одоо дандаа манай энэ нөгөө senior manager ахлах зэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр хүн танихтаа сайн тэр одоо мөрөөдлийг их гоё ойлгуулдаг юм болов. Хоёр дахь миний ер нь бол яг зүгээр угаасаа ойлгомжтой те хүнд бол капитал хэрэгтэй тодорхой амьдралын ирээдүй бол not certain те хэрэгтэй биш. Би ч гэсэн бас struggle буюу одоо тодорхой хэмжээгээр тэр үе дээр бол явж ирсэн. Нэг юм айгуу чухал байгаа нь болохоор хүн ерөнхийдөө бол яг зүгээр орлогын төлөө явхаасаа илүү өөрт байгаа зүйлээ одоо жишээ нь яг зөв ойлгоод өөрийнхөө одоо жишээ нь энийг одоо амьдралын нэг cycle байна шүү дээ. Энэ дээр ерөнхийдөө бол яг хинбэ би өөрийнхөө хийж бүтээх зүйл хаана байгаа вэ те. Тэр цаг хугацаа арай маань хаана вэ? Тэрийг хийхэд одоо хэрэгтэй баг хамт олон те. Одоо найз нөхд маань хаана байгаа вэ гэдэг энэ байсан. Тэгээд энэ дээр бас яг зөвхөн бас таг хахаар хоосон ороод ирээгүй те. Яг үндэ хэлэхэд бол би бас тодорхой хэмжээгээр хятадд одоо олон улсад бас тодорхой хэмжээгээр явж байхдаа энэ моделийг бол харж байсан. Mobility system тэгээд Uber ч гэсэн Grab ч гэсэн тодорхой хэмжээ гараад ирсэн. Гэхдээ яг зөв хятадд бол хамгийн том ярьж байсан юм болохоор WeChat байсан. Тухайд Alibaba ч гэсэн ерөнхийдөө IPO-га гаргацсан. Үндсэндээ бол зах зээлд бүүм хийгээд явж байсан үед гэсэн. Тэгэхээр яг зөв буцаагаад ингээд жоохон ингээд уншаад судлаад те түүхийг ингээд эргээд харах юм бол бид нар бол хоцорж байгаа. Тэгэхдээ манай Монгол улс энэ лөө очих нь бол нэлээд ойлгомжтой юм байна. Харин хизээвэл байхгүй. Тэгээ хизээвэ гэдээ эргээд харах юм бол яг л одоо жишээ нь career investment гэж байна шүү дээ. Карьерийнхаа хөрөнгө оруулалтаас харах юм бол окей. Энэ бол ер нь бол ямар нэг байдлаар бүүм хийнэ гэсэн үг. Яаж практик дээр төрсөн гэхээр тухайн маргааш нь байхаа. Би одоо ердөө мартдаг юм те. Мөнгө зөөрөө явж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ аппликейшн татчих үзээч. Чи нэг оролдоод те яг ингээд дуудаад оролдоод захиалаад яваад үзээч гэдэг. Тэгээ би яг хийсэн байхгүй. Эхнэр тэгээд сууд тэрийг яг хийгээд тэгээд би мөнгө зөөр дээр яалаа тань шүдний имлэг өгч байлаа яа. Тэгээ очиод явахдаа тэр experience бол үнэхээр бүр супер гэсэн байхгүй. Яг ингээд те зөв гэрийнхаа үднэс би дуудсан, суудсан, өвөлтэй. Тэгээ явж гин, очиод буусан, төлбөрөө төлсөн, гараа явсан. Миний төлбөрийг шууд гаргаад ирж байсан. Тэгээ энэ дээр ингээд харах юм бол ийм гоё те шийдэл, аюу энгийн те ойлгомжтой шийдэл хаана байж болох вэ? Дотоодод би бол хараад бол олоогүй. Тэгээ энэ ерөнхийдөө бол юу гэсэн юм. Энэ бол ирээдүй энэ лөө явах хэрэгтэй. Хоосон гэхээс бол хоосон бол байсан үе байгаа. Гэхдээ хоолтой болох үе ирэх байх мэдэхгүй байна. Одоо бол бид нар нэг камера угааж цаагаад лаг болсон юм бол байхгүй. Бүгдээрээ стил яг хэвэндээ бол байгаа. Гол нь одоо нэг хитрхи философи ойлоо шилжих гэдэг шиг байна тийм. Зүгээр ингээр нэрх юм бол би бол юу гэж харж байгаа юм гэхээр бид нар тодорхой хэмжээгээр эрслийн одоо хуваарлалтаа зөв хийгээд calculated risk хийвэл энэ бол амжилттай байж болно. Тэрийг бол үгүйсэхгүй. Ялангуяа одоо тех рүү орж иж байгаа залуучдын үед бол нэлээд орчны үед бол илүү гоё боломжийн хүмүүсээс ойлгоцсон те цалин өсний үед ч гэсэн бас тодорхой хэмжээгээр нэг левел бол хаагцсан. Ийм байгаа гэж би бол харж байна. Бидний үе бол мөрөөдөл тэгээд бидний өмнөх ах нар бол одоо бүр мөрөөдлөөс ч илүү мөрөөдөл байсан баг. Тэ би тэгж боддог те. Тэгээд зарим нэг нь үлдсэн зах зээл дээр бас тодорхой өөрийнхөө тоглолтыг хийгээд явж байгаа хүмүүс бол байна. Окей. Яг одоо за ингээд та UbiCab Express-ийг үүсгэх захирал болчлоо. UbiCab Express-ийг үүсгэн байгуулчлаа. Анх яагаад энэ яг бизнесийг үүсгэн байгуулъя гэсэн санаа гэнт гарч ирсэн юм бэ?
Үгүй эн чин одоо таад ингээд яг ингээд энэ жил хийгээл одоо хийсэн юм шиг бас бид хараарай. Тэгээ яг зөв бодит мэдээллийг үгүй. Яг үүсгэн байгуулагдсан нь болохоор 20 онд бол байгуулагдсан. 2 сарын 12-нд албасаар сертификат аваад ингээд явж байсан. За одоо ерөнхийдөө яг хоолт ингээд бас нэг фаундер манай манлаа бас байгаа те. Мэдээгүй одоо тэрний подкаст болгонд дурдаад байна хүмүүс. Тэгээд бид хоёр ер нь яг зүгээр энэ UbiCab Express гэдэг. Ер нь яг UbiCab-ийн үндсэн дэдцэн ингээ хараад үзвэл анхнаасаа логистикийн салбарт бол хувьсгал хийх хэрэгтэй. Gig economic sharing тийм ийм одоо платформ болж үүсгэх хэрэгтэй байсан. За эндээс хамгийн түрүүний бид нар тус харагдчихсан зүйл нь юу гэхээр ер нь бол тээврийн салбар руу орох хэрэгтэй. Ялангуяа шууд харилцаа энэ л орох юм байна гэд. Тэгээд бид нар маш эртнээс бэлдэж эхэлсэн гэсэн үг. За бүтээгдэхүүн гараад бол маш бага захиалгатай тий. Тэгээ яг хөө бас хаа гэхэд сонссон болол ингээд багсаа бид нар бол туршилт хийж үзээд явж байсан. Тэгэхээр тэр үед болохоор бидэрт нэг юм сайн тал болж өгсөн ковид яг таарсан байсан. Тэгээд тэрэн дээр нь тулгуурлаад нөгөө нэг амар локдауны үед тий ингээд заа ингээд та нарт ингээд нэг ойролцоо хэдэн компани байсан мэдгүй нэг 70-80 тусгай хэрэгтэй компани байсан. Мах тэндээс нэг яг актив 20 гаруй компанид нэг үүрэг өгөөд за ер нь бол ингээд яаралтай тохиолдолд эдрийг хүргэнэ, түгэнэ эдэр гэл ингээд гаргадаг. Тэгээ бид хоёр чинь шүн мэдгүй 2 шин шахаа зүгээр ингээд 200 гараж олооч бүртгээлс та яваал бүгдээрээ бужигнаал бүрээс амар байсан. Тэгээд гадаа локдаунтай тэгэнгүүт юм үнэлэх өгөөд ингээд явж байсан түүхтэй. Тэгээ ингэж ерөнхийдөө бол энэ бизнес бол гарч ирж одоо танигдаа явж байсан. Нөгөө талдаа гэх юм бол цаашаа үргэлжлэх боломжтой болохоор яг зүгээр ингээд шуурхаа үргэлжлэх хэсгээр бол ингээд хөгжиж явж байгаад миний зүгээр харж агаар яг нөгөө сүүлд яг би нөгөө 24 оны Европын сэргээн босгол хөгжлийн банкны ерөнхийдөө сулгааг уншиж байсан л да. Ковидын пандемикийн үеийн одоо үндсэн одоо импакт нөлөө гэсэн үг шүү дээ. Side effect гэсэн үг. Тэгэхээр яг бидний нөгөө 21 22 те онуудад болохоор яг бизнесүүд ингээд яг ингээд унаад ороод иж байгаа байхгүй. Орлогын модель нь ерөнхийдөө бол cash reserve нь бол маш бага болсон. Тэгээ тодорхой хэмжээгээр нэлээд унаад ороод ирсэн. Тэгээ энэс болоод бидний хувьд бол одоо буцаад одоо нэг менежментийн зүгээс юу гэж харж ирсэн гэхээр за окей тэгвэл cap юм байна те. UbiCab такси. Энийг ерөнхийдөө бол үндсэндээ бол яг энэ хугацаанд бол бөмбөрүүлж авъя гэд. За энэ дээр тэгээд ерөнхийдөө бол одоо ста өхөн хата явсан. Энэ сториг эргээд харах юм бол Steve Jobsтай ерөнхийдөө бол iPhone, iPad хоёрыг зэрэг бүтээчээд алين төрүүл зах зээл гаргах уу гэжсэн шиг iPhone дээр юм байна гэсэн шийдэл нь бол би бол UbiCab гэж харж байгаа. За одоо iPad нь юу вэ гэхээр UbiCab Express гэдэг одоо компани төсөл бол ингээд гарч ирж байна гэсэн үг. Тэгээ энэ болохоор яг хуу одоо болохоор тийм бас муу эргэлттэй болон бага захиалгатай биш бид ерөнхийдөө ол захиалга бол дийлгүй байгаа. Одоо онгорч ярьж байгаа биш шүү. За зүгээр үнэхээр зах зээл дээр угаасаа хэрэгцээ энэ түвшинд ирсэн байна. Буцаагаад манай дотоодын бизнесүүд тодорхой хэмжээгээр recovery хийгээд те жоохон одоо нэг борлуулалт хийгээд одоо нэг жоохон гараад явчих юм бодолтой байна. Тэрнээс биш бол хэрвээ тухайн үед хэрвээ ковид бас яг таараггүйсэн бол энэ бизнес магадгүй дараагийн левелд ирсэн байх магадaltaй байсан. Манайх бас нөгөө нэг production тэгэл media production трейд давхар ингээл аваа явж байгаа болохоор хаяада нөгөө нэгэн рүүгээ юм ингээ явуулах хэрэгцээ гардаг байхгүй одоо камер маамертэй чи тэр гэрлээ яалттай болоорой гэл те ишээ тишээ бид нар одоо яармагц зураг авалттай бол юм мартцаа одоо яармагц зураг авалт хийх гэж очиод камера мартсан кейс байна. Тийм кейс байна. Тэнгүүд UbiCab Express-ээр хөргүүлээд авчдаг ч юм уу те. Тиймэрхүү бид нар бол ер нь харьцангуй би сүүлд ингээд яг бодоход бол харьцангуй ашигладаг болсон байна гэдгийг өөртөө анзаарсан. Тэгээд одоо миний нөгөө нэг сүүлд би яг тантай ярилцахаас өмнө харж ирсэн нэг тоогоор бол Монголд яг одоогийн байдлаар шууд хөргөлтийн чиглэлээр 140 аж ахуйн нэгжүүл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эндээс яг UbiCab Express яг юугаар ялгарх юм? Энэ 140 аж ахуйн нэгжээс те. За яг maybe одоо 10% л амар юм актив өрсөлдөж байгаа баг. Гоё асуулт байна. Яг бас ойрд бодоогүй. Гэхдээ нэлээд орж ийнад асуулт чинь. Бид нар яг юугаар ялгаатай юм бэ гэж. За бид нар болохоор ерөнхийдөө бол ялгаатай юм болохоор нэгт бид нар технологийн based харилцаа холбоо шууд ингийн үргэлтийн компани байна. За яагаад ингэж тодорхойлж байгаа юм гэхээр үндсэндээ болохоор бид нар бол технологийн л одоо бизнес хийж байгаа байхгүй.
Хүмүүс болохоор ингээд эргээд харахаар эдгээр нэг орцоор те ингээд нэг логистик ингээд янз янзын бодол байгаа л та. Уламжлалт манай одоо энэ 140 компани нэг зовлон байгаа юм. Тэр зовлон нь юу гэхээр маш их юм хард дэдцүүд огсорцсон те. Машин жолоож агуулгах за тэгээд зөндөө юм орноо пакэжинг савлгаа лайн эдэргээд ер нь бол энэ чинь нэлээд өндөр инвестменттэй салбар өөрөө. Тэгээд өөртөө бас delivery cost аягүй одоо зардал нь аягүй өндөр мөртлөө орлого нь аягүй бага ийм байсан. Тэгвэл UBCab Express компанийн хувьд бол энийг бол ерөнхийдөө бол бид нэр өөрчлөн яах одоо сайжруулад илүү platform based буюу те тэр олон байгаа хард эцэстийг хамгийн өндөр бүтээмжтэйгээр ашиглаад хүргэлтийн зардлыг тодорхой яг зөв үнэлэмжтэй аваачаад хэрэглэгч болон жолооч за тэгээд дээрэс нь одоо хөргүүлэгч гэсэн энэ гурван ролыг бол үнэхээр гурван сэтгэл ханамжтай байлгах юм. Платформын цогц системээр бол ялгаатай. За бид нар өөрсдөө бол нэг амар тэгэж одоо энэ хард эдс рүү хөрөнгө оруулалт хийх болно те. Энийг бол цааш нь хөгжүүлэх тэгж явах бол сонирхол бол байхгүй. Нөгөө талдаа гэх юм бол энэ нь бас их зөв матч орж ирж байгаа шиг байгаа юм. За одоо энэ магадгүй энэ 140 компаниудын хувьд болохоор яг нэг юм сул тал бол байгаа. Тэр нь бол одоо бид нар ингээд цаашаа хөгжиж гэдэг нь шүү дээ. Тэгсэн чинь ингээд яг хөө Америк шиг одоо жишээ нь уламжлалт бизнесүүд одоо сүүлийн ингээд ярангуудын технологи бейсдийн сайн компаниуд болон улсуудад нэг юм гоё юм байгаа нь болохоор уламжлалт бизнесүүд нь гоё шифтлээд хөгжиж чадчих байгаа байхгүй. Технологи хайбрид болгоод те холимог байдлаар ингээд гарч ирж байгаа гэсэн. Манай хэд маань тэгж чадаагүй. Яаж тэгэх юм бэ тийм ээ. Угаасаа бид нар дампуу тэгээд тэнд нь тийм байдаг те. Тэгээд төр засаг нь одоо тэгээд яг хөө яриад зөндөө юм байгаа шүү дээ. Гэхдээ энэ shift-ийг хийж чадахгүй байсан нэг сүүлийн жилүүд бол явцсан. Одоо энэ бидний хувьд болохоор ер нь бол одоо UBCab Express компани хувьд бол нэлээд туршлагатай болсон те. Энэ одоо UBCab-ийн үндсэн бейс дээр тулгуурлаад тэгэнгүүт бид нар энэ уламжлалт компаниудыг одоо технологиг ингэж хайбрид хослуулж хийж чадаад одоо integration хийж холбох те. Тэгээд одоо уламжлалт компаниудыг илүү efficient үр дүнтэй ажиллуулах shift хийх. Энэ боломж олцоог бол нээж өгч байгаа маа. Тэгээд энэ нь болохоор ингээд цаг хугацааны хувьд ч гэсэн би зөв нийлж байна гэж би бол харж байгаа. Магадгүй 5 жилийн өмнө одоо нийлсэн бол одоо бид нар яг үндэ хэлэхэд бол за угаасаа хайлаа явахгүй байна гэдээ дууссан байж болно. Нөгөө талдаа гэх юм бол технологийн бейсдийн бас нэг юм болохоор бид нар тодорхой одоо жишээ нь индикаторуудыг тодорхой левлэд тогтоож өгч чаддаг гэсэн үг. За тэрний үгс юм гэхээр салбар юм уу эсвэл альва бүтээгдэхүүн өөрөө хөгжихийн тулд те тэр нь бүтээгдэхүүний левел дээр ярих хэрэгтэй. Хөгжихийн тулд хамгийн чухал юм нь болохоор үнэхээр хүнд тохирсон бид нар хийгээд байна. Энэ асуулт байхгүй. Тэгээ энийг яг ингээд гаргаж ирэхин тулд яг хөө тэр индикаторуудыг хөгжүүлдэг те. За одоо өнөөдөр энийг өөрчилжүүл яг хөө ингмээр эн тэгмээр эн гэдэг ингээд явдаг. Тэгэхээр тэр утгаараа бид нар одоо жишээ нь цэхэм технологийн одоо жишээ нь delivery platform system руу ингээд шилжснээр нэг юм нь болохоор тухайн хүлээж авч байгаа хэрэглэгч тухайн агаас бэцэг рүү ажиллаж байгаа бүтээгдэхүүн болон одоо хүргэлтийн бараа бүтээгдэхүүнийг хаана явж гин ямар хугацаагаар явж гин те пакэжинг ямар түвшинд байна. За хэрэглэгчийн худалдаа авалтын habit нас ямар байна те гадаа 30 минут 1 цаг хүлээлгээд хөө дөрөв хөдлөгээд байгаа юм болоо те. Тэгээ давхараас зөксөлийн асуудлуудаас шийдэгдээд за дээрэс нь хамгийн гол зүйл нь бол нөгөө тракинг хийх боломжуудыг бол бүгдлээр ингээд нээж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ үгсэн гэхээр уламжлалт компаниудаа бид нэр дараагийн шифтэд авчрахад бол UBCab Express бол энэнгээр одоо хамгийн том дэмжлэг болон хамтрагч болж одоо хөгжүүлэх байхаа гэж харж байна гэсэн үг. Окей. Нэг ийм би нэг сүүлд нэг Apple яг тийм хоёул дандаа өнөөдөр Steve Jobs Apple ярьчлаа тий. Уу яг нөгөө бидний Bible тэр чтэй зарим хүмүүс нь тэрийг аваад 0 до идэж хонс сург байдаг тий. Тэгээд сүүлд би яг уншиж хахад нөгөө нэг яагаад та ингээд тийм кукээс ийм асуулт асууж байгаа байхгүй. Хүмүүс iPhone-ыг ингээд удаан хугацаагаар ингээд байнга ашиглах нь зүгээр юм уу? Тэ? Тэр одоо таны зорилго юм уу? Тэр гэж асууж байгаа байхгүй. Тэгмээ тийм кук болохоор ер нь бол тэр бол манай компани зорилго биш. Бид нэр зүгээр л одоо хүнд тэ яг зүгээр ингээд хүн байгаагаараа хийж чадахгүй байгаа зүйлсийг хийх боломжийг нь олгож байгаа тэр түүлийг нь л бид нэр хийж өгч байгаа маа. Хэрвээ тийм одоо тэ утсыг айгу удаанаар ашиглуулах тэ одоо зорилготой байсан бол бид нартэй хизээч тэр нөгөө нэг daily одоо hours screen time одоо тэ хардаг те тэгээ тэрийг ингээ сануулж өгдөг те тэгэл одоо чи хитэрж шүү одоо эсвэл одоо Apple Watch ч одоо тэгэл хитрхи удаан суугаад шүү босоороо гээл тэгээд идэв шүү те тэр одоо функшнууд ингээ хязгаарч хийхгүй байсан.
гэд. Тэгээд би яг нь тэндээс гол авсан юм нь хүний хийж чадахгүй байгаа зүгээр зүйлүүдийг хийлгэх тийм төлийг нь бэлдэж өгч байгаа гэдэг нь өөрөө ингээд технологийн нөгөө нэг юм бас цаад ингээд мөн чанар гэж бодсон байхгүй. Тэгээд UB Cap Express маань өөрөө технологи суурилсан хүргэлтийн шийдлүүдийг онцлог авч үздэг гэдэг та түрүүн ярьсан тий. Тэнгүүд яг одоо яг энэ хэрэглэгчийн зүгээс ингээ харахад яг аль хэсэгт нь ингээ технологийн шийдлүүд нь орж ирээд байгаа юм бэ? Тэ. Тэрийг нь та гоё тайлбарлаад өгвөл. За бид нар болохоор яг нөгөө нэг customer chain гэж байдаг шүү дээ. Яг процессын chain-ийг ингээд хараад үзвэл гэсэн үг. За яг би бол хэрэгжин туршлага хаана илүү давуу талууд үүсэж байна гэхээр одоо seamless буюу одоо энгийн хурдан захиалах гард орох те. Өмнө нь бол айгүй олон процесс байлаа шүү дээ те. Миний бараа бүтээгдэхүүн эхлээд би яаж машин олох уу те. Яаж бараагаас савлахын тэгээд дээрэс нь хаанаас дуут хийхэд гарах юм бөө мэд нэг асуулт. Facebook руу орно мэдхгүй за та call мол одоо юу гэдэг web member орно гэсэн. За хоёр дахь ерөнхийдөө бол яг одоо бүтээгдэхүүний step дээр юу байгаа юм гэхээр за одоо нэг юм өгөө явуулчлаа. Найдвартай юм уу яаж байгаа юм те хаана явж байгаа юм болоо энэ нэг юм чинь гэдэг. За энэ бол ерөнхийдөө айгүй чухал байгаа. За тэгээ гуравт нь гэх юм тухайн хүн яг авсан юм уу те. Заавал би өөрөө ярьж асуух уу. За мэдгүй одоо хоёр хоорондоо хэрэлцсэн юм байв гэдэг шиг зүгээр танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Одоо ялангуяа. Тэгэхээр яг зүгээр энэ тохиолдолд эдгээр маань яг авсан уугүй юу. За тэгээ авч явахдаа бас ямар асуудал байна. Төлбөрөө гайхаа яг авч чадсан уу те. Төлж чадсан уу. Хэдий дүнгээр авсан. Тэр мөнгө нь хаашаа орсон маа хинд байгаа юм тийм үү те. Иймэрхүү. За тэгээд миний явуулсан бараа бүтээгдэхүүний сэтгэл ханамж нь яг ямар байгаа. За ялангуяа энэ манай бүтээгдэхүүний одоо энэ жижиг дунд бизнесийн бас нэлээд ингээ мерсер ашиглаж байна л та. Тэгээд эднэр дээр яаж байгаа ерөнхийдөө бол ингээ ганц хоёр удаа захирлууд үүсэн байгуулагчтай ингээ ярилцаад бол хамгийн том пен тэр байгаа байхгүй. Би ингээ маш их сэтгэл гаргаж ирэх хийдгээ. Тэгээд ингээ хүрээлтэнд явуулдаг тий. Хаалга тогшоод өгч байгаа тэр момент тэрийг алчих байхгүй гэж байгаа байхгүй. Үнэн л та угаасаа тэр алчлаа гал та зарим хэсэгт. Тэнгүү тэр яаж юм гэхээр энэ процессыг одоо тэр үйлчлэгийн салбар байхгүй. Энэ дээр бид нар ингээд зөв хандл хийж өгөх, зөв өгөх те ингэж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ л юм уу да. Инженеэр ойлгоход бол өмнө те 20-30 байсан үйлдэлийг технологийн тусламжтайгаар нэг 10 дотор оруулаад ирдэг ч юм уу те. Тий, 10 дотор. Гэхдээ бид нар бүтэн солиушн гаргаад нөгөө бүх одоо илгээгчээс эзэн эрхлэгч хүртэл ерөнхийдөө бол бүх процессыг бүгдийг нь бол хандл хийж бол яг дуусаагүй бол байгаа. Тэгээ одоо бол нэг хамгийн энгийнээр ойлгох юм бол одоо жишээ нь загаар уцаа iPad татчих, тэгээд дуудчих, тэгээд төлбөрчин гараад ирнэ, хүрэх газраас сонгочих, хаягаа оруулах, энэ төр төлбөрөд төлөлөө болоо. Тийм л процесс байгаа. Тэгээ энэ нь болохоор нөгөө каби нөгөө гадаахгүй такси ярина гэд явдаг шүү дээ. Аюу хурс реклам байлаа. Тэгэнгүүт яг экспресс үед бас адилхан та хааж байсан чөлөөтэй гэсэн үг. Нөгөө талдаа гэх юм бол одоо хүний локейшн харуулцахгүй бид нар. Ерөнхийдөө бол одоо жишээ нь та гудамжинд явж байгаа цамсгүй зандаа явж байгаа би болохоор марцсан байна шүү дээ. Энд буугаад ирэхэд гэрлүүг алах юм да биш те. Машина түр зүгсаагаад та шууд экспресс дуудаад тэр хугацаанд газ хөрвүүлээд авчдаг гэсэн үг. Ийм бүтээгдэхүүний хувьд бол ер нь бол яг технологи шийдлэн дээр байна. За өөрөөс нэмэлтээр бол бид нар болохоор mapping болон маршрут, за дээрээс нь route optimization буюу те. За энэ их том сэдв болно бас. Яагаад ийм том сэдв болж байгаа юм гэхээр яг Петрос энэ дээр яг технологийн төвшлийн үед бол Google компанид болоод би сурвал энэ жилээс бол яг гэрэг контракт зураад ингээд технологийн хөгжүүлэлтийн ажлууд бол хийгдээд явж байна. За энэ ажлынхаа хүрээнд хамгийн гоё юм нь юу гэхээр одоо ингээд явж байгаа энэ машинууд шүү дээ. Үр бүтээлтэй байдлыг нь бид нэг эргээд харах цаг болчиход байгаа юм. За тэр хүн цагаа зарцуулж ин жолооч те. Машин явж гин, бензин зарцуулт хэр байгаа юм те. Тэрийгээ дагаад илэгдэх хоригдол ямар байгаа ингээд зөндөө асуудал байна. Тэгвэл бид нар энийг яг яаж шийдэж чинь гэхээр үндсэндээ болохоор яг аль маршрутаар яаж явах юм, тухайн өдрийн төгжрөл яг ямар байгаа юм те. Хэдэн минутанд хэдэн цагийн хугацаанд тухайн хэрэгжиж байгаа гэрээ үүдэнд очих юм. Нөгөө талдаа бас хэрэглэгчийн асуудлаа шийдэж байгаа. Хэрэглэгчийн хамгийн том одоо илгээмжийн эзэдүүдийн хамгийн том асуудал нь юу гэдэг вэ гэхээр хизээ ирэх юм чинь. Би өөрийнхөө ажил амьдрал дээр зохицуулмаар байна шүү дээ. Тэгээ тэр болгоныг ерөнхийдөө бид нар яг шийдэж өгөх. Энэ процессыг явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нэг тийм одоо ингээд бид зүгээр нэг юм платформ гэдэг те фронт дээр ингээд нэг юм гоё өсрээд ингээд тавиад байгаа юм биш. Хойдолт нь болохоор бид нар ерөнхийдөө яах нь тухайн хэрэглэгчийг одоо хүлээж авах Улаанбаатар хотын одоо энэ төвжирлийн асуудлаас болоод гарч байгаа асуудлуудыг
цэгцлээд одоо цэгцлэн ч гэж бодцоо тэгж бодлоо. Зүгээр ер нь ингээд дэмжлэг үзүүлээд хүргэлтийн салбарт бол бид нэр машиныг үйлчлээд гаргаж ирнэ гэд. Тэгээд 6 сард би нэг туршилт хийж үзсэн. Энэ туршилт нь юу байсан гэхээр ерөнхийдөө бол бид нар 1000 бараг тухайн өдрийн одоо жишээ нь геодата байдаг. Улаанбаатар хотын бидний түгээлтийн геодата байгаа. Симуляшн хийсэн. Яг 1000 одоо бараг одоо 1000 локейшнд хүрэх гэнэ шүү дээ. Нэг өдрийн дотор. За энэ хүргэлтийн явцын процессыг аваад үзэх юм бол ерөнхийдөө бол анхны хөвгөл нь 20 машин явуулсан. 20 машинаар яг энийг хүргэх гэдэг даалгавар. Тэгэнгүүт алгоритм яаж ажилласан гэхээр 17 машинаар 1000 бараг өглөө 8-аас оройн 8 цагийн хугацаанд 12 цагийн интервалтай бид шууд хүргээд өгсөн гэсэн үг. Тухайн өдрийн нар сар гэдэг шиг те бороотой, төгжрөлтэй бүх юмнуудыг тооцож гэсэн үг. Тэгэхээр route optimization гэж ингэж байна. Чиглэлийг нь бид нар хамгийн optimize буюу хамгийн үр бүтээлтэй нөхцлөөр ингэж агаас basic машиныг явуулж очдог. Result-ийн үед үр дүнгийн үед бол гоё юм гарч ирсэн юм гэхээр 20 машин яваг. 17 машинаар 8 минут интервалтай 8 минутын интервалтай зайтай ерөнхийдөө бол тухайн локейшнууд дээр дропууд болон буулгалтыг хийж авсан гэсэн. Иймэрхүү тестүүдийг та ер нь хэрэг хийж байна. Одоо жишээлбэл 6 сард бол тестлэх бас нэг өөр. 9 сард нэг тестлэх өөр. 12 сард бас тестлэх нэг өөр, тий. Тэгээд одоо жишээлбэл нэг иймэрхүү бас нэг одоо мэдээж тэр технологи юун дээр ажиллаж байгаа гэхээр дата дээр суурилж ажиллаж байгаа, тий. Хамгийн best одоо journey-г одоо замыг санал болгож байгаа гэсэн үг. Тэгэнгүүт одоо Улаанбаатарт чинь гинтл ингээл өглөө сэрэнгүүд маршрутын өөрийнхөө замыг хаацсан байдэн шүү дээ. Тэ тиймэрхүү тохиолдол бас байдаг те. Тэнгүүд яг надад миний зүгээр бодлоор 6 сард ингээд та тестэлсэн гэхэд харьцангуй ингээд нэг тийм хөлтлөгөн гайгүй ч юм уу те. Тиймэрхүү үе байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо ихэнх ингээл нөгөө нэг ажил овоолж буцалдаг үе чинь дандаа 10 сар 11 сар 12 сар. Энэ үед нөгөө нэг тэр одоо тестинг энтрээ та хийсэн үсгүй бол тэр үеийн одоо дата нь хэр ингээд эргээд буцаж нэг технологиг бүрэн ажиллуулахад гоё хэр дэмжиж чинь таныг. За энийг ер нь бол одоо баг өдөр болго хийж даагдаг шиг. Нэр шулуунтай хэлбэл бид нар одоо жишээ нь ингээд сар болгоны датануудыг бол би цуглуулж байгаа. За зарим тохиолдолд яг нөгөө жолооч нараар явуулна. Зарим тохиолдолд ер нь бол би өөрөө бас явж байгаа. Жишээ нь 2 бигтэй одоо 2 хүлээ авахчтай 10 буудалтай ч юм уу те. За дээрээс нь Улаанбаатар хотын тодорхой одоо геолокейшноос хамаарат байршлуудын одоо төвчлөлтэй хэсгүүд дээр жишээ нь байршлуудыг өгөөд агуулгуудыг бас байршуул зааж өгөөд ингээд өөрсдөө туршаад ингээд явж байна. За үр дүн бол арай өөр гарна. Үгүйсэхгүй. Үр дүн бүгдээрээ өөр гарч байгаа. Яг хөө зүгээр би нөгөө сая нөгөө надад нөгөө анхны тэр их гоё байсан байхгүй. Тэрнээс хойш бид нар одоо би бол одоо жишээ нь өдөр болгон л нэг симуляшныг бараг чадхаараа байвал ингээд хийгээ явж байна. Кейс болгон дээр бид нар суралцах хэрэгтэй. Яг юу болж байна, юу болохгүй байна гэдэг. Нөгөө талдаа гэх юм бол бас манай Google компани бас нэг юм супер юм байна л да. Google компани одоо Google ах штэ тий бидний. За Google ахын одоо гаргацсан болон тэнд байгаа олон улсын үнэхээр мундаг хүмүүстэй инженеруудын боловсруулсан алгоритмыг ингээ хараад үзэх юм бол ер нь яг зүгээр ингээд маш их хэмжээний дата байна л да. Тэн дээр жилийн 365 хоног тий тогтмол датаг тэнд цуглуулж байгаа байхгүй. Одоо манай одоо Улаанбаатар хотын хаана ямар төвчээ болох гээд байна гэдгийг маргааш ер нь баг энд те нэг ойролцоогоор нэг 60-аас 70% магадaltaй төвчрөл болно шүү гэд. Тэгэхээр ингээд банкын юм тогтмол хэрэгцээтэй датаг үргэлж сайжруулж авдаг учраас тэр яг энэ дээр бид нэр алгоритм дээр үндэслэж өөрсдийнхөө одоо жишээ нь бараа бүтээгдэхүүний чиглэл болон явах маршрутыг тооцож байна. Энэ нь өөрөө ерөнхийдөө яг нь тухайн одоо бидний хүргэж байгаа зүйлийг бол илүү efficient зөв явуулаад байгаа юм болов уу гэж харж байгаа. За хоёр дахь бас нэг юм байна те. Үнэхээр ингээд гүрийг хаагаад ингээд ослоор очлоо гэж шүү дээ те. Тэгэх юм бол яг max optimization буюу те. On time буюу тухайн яг on time-ыг татах юм боломж бас байдаг. Тэр үед яадаггүй гэхээр тухайн одоо жишээ нь годомж маань хаалттай гэдэг мэдээлэл маань ингээд ороод ирсэн тохиолдолд яадаггүй гэхээр систем автоматар тэрийг таниад мэдээд тэгээд арай өөр маршрутаар хүргэж өгнө гэсэн үг. Өөр маршрутаар. За зарим тохиолдолд би яагаад энэ emergency одоо mode гэж би бол хараад байдаг нэг. Яагаад гэхээр зарим тохиолдолд үнэхээр нөгөө нэг мөнгөөр үнэлшгүй тий хүргэлтийн захиалгууд байдаг. Маш чухал. За тэр тохиолдолд тодорхой хэмжээгээр бид нар энэ захиалгыг биелүүлэхийн тулд хамаагүй энийг бол одоо хийгэл хэрэгтэй болох учраас энэ төвшөндөө болохоор тухайн рутууд бол шууд автоматар зааж өгдөг гэсэн үг. Тэгэх юм бол заавал жоохон тойрно хамаагүй. Гэтэ стил яах нь гэхээр тэнд очиж гацснаас илүү захиалгыг биелүүлж өгөх хэрэгтэй гэдэг. Ийм шаардлага. Одоо тэр нөгөө нэг efficient
амар чухал special team одоо зүйлийг хөргөж өгөх шаардлагатай болцсон тохиол тэрийг ер нь яг яаж шатлаад байгаа. Яг энэ одоо special юм байна, special биш юм байна гэдэг ч юм уу тий. Тэрийг болохоор юмаа хөргүүлж байгаа хүн нь өөрөө захиалгатаа тэр мэдээлэл оруулж ийн гэсэн үг юм. Эсвэл жолооч нарснаа өө энэ нэг амар удам тэмцэх хөөрөг байна. Энийг заавал хөргөж өгөх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ нөгөө нь онгоц руугаа нисэх гээд байгаа юм байна гэж мэдээд байгаа юм уу. Яг хоо энийг одоохондоо ингээд зүгээр энгийн байдлаар бас мэдэх гэж ингэж оролдож байгаа. Тэгтээ явандаа бол энийг бол шүү нарийн мэдэж боломж бол байгаа гаргалгаанууд гэсэн. За даатгал гэдэг хэсэг оруулсан байна. Оруулж байгаа. За тэр нь яг ямар одоо UBCAP Express нэрээ сониос энэ 7 оноос эхлээ бүх одоо бараар нь даатгалтай болж байгаа шүү. За тий 200 мянга хүртэл гэсэн. Тэгээ хүргэлтийн компаниуд бол бүгд даатгалтай гэж ярьж байгаа боловч манай шуурх хурал даатгалтай болж байгаа. За жоохон коммершал явчлаа уучлаарай. Одоо жишээ нь ингээд тэр даатгалын цэсэн дээр болохоор үнэтэй даатгал сонгож болно гэсэн үг. За үнэтэй даатгалыг сонгочих юм бол энэ бараа ер нь чухал юм байна энэ хүний хувьд гэдэг. Ийм мессежийг мэдээллийг бид нар авчиж гин гэсэн үг. За ийм мэдээллийг авсан тохиолдолд бол бид нар ямар нэг байдлаар энийг яг зүг гаргаад хөрөж өгч штэ хүн жоохон илүү төгрөг төлжөө те. Жайлбал энийг хурдан явуулаач гэдэг хүсэл тавьж штэ. Маш энгийн байхгүй. Тэгээ эн чинь юу гэсэн гэхээр тэр хүн team priority буюу team хүсэл байгаа учраас тэрийг хийж байгаа болохоос биш. Хэрвээ тэрийг одоо team биш байвал зүгээр манай энгийнээр л явуулж штэ. Team утгаарна гэсэн үг. Яг хөө зүгээр бүр улаан цайм нөгөө нэг хурдан ингээд тавиад байх нь бас ерөнхийдөө бол яг хөө бизнесийн хувьд бол тийм бас сайн зүйл бол биш. Ягаад тэгэхээр тодорхой мөнгөтэй хүмүүсийн давуу эрхийг эзлэх ёстой гэдэг юм одоо хутгыг бол зах зээл бол төрүүлэх болон team зуршил бол тогтоох бол шаардлага бол байхгүй. Бид нар айл болох дотоодын одоо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесүүд, томоохон аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх. Ийм л зорилгыг бол баримтлана. Стил нэг тийм баримтлана. Хурдан байх хэвээр. Тэгээд тэрийг хийн. Тэрийг хэрэглэж хяндаг байх хэрэгтэй. Энэ тогтолцоог бид нар жил ирэх тусам сайжруулдаг гэдэг юм болоо. Ер нь яг зөвхөн дараагийн 3 жилийн хугацаанд бол илүү хурдтай концепт руу ер нь бол шилжих байх. Эхний жилүүдэд бол яг тодорхой амлсан цагуудтай алдах онох юмуд бол байж болно. Гэхдээ би бол нэг дэшээ доошоо нэг нэмэх нь 5 хасах 5% time одоо цаг алдагдлаа бодож байгаа. Гэхдээ ер нь бол цаашдаа бол бид нар яг нэг жил ирэх тусам өшөө хурдтана гэсэн үг. Буцаагаад яг нэг одоо нэг манай ах нар ярьдагтай дэлхийн уламжлал логистик шуудангийн харилцаа холбоо түүгээ хараад үзэх юм бол машин чи өөрөө нэг хөшөөрөх үстэй. Тэгээ хөшөөрөх чи ингэж явсаар хагаад одоо манай ил ах чинь одоо тэгээ баг агаар дээрс нь одоо рокет бариад тэрнгүүр тип болгоныг ерөнхийдөө л ингээд бүтээгдэхүүнээр хангана гэдэг шипингийн хамгийн хурдан нөхцөл рүү явж байна. Тэгэхээр яг энэнтэй адилхан яг тийм амар супер болж чадахгүй бол би мэдэхгүй. Зүгээр ер нь бол одоо жишээ нь Улаанбаатар хотын годамж дээр явж байгаа хорнотог аймагуд ч байна хамаагүй те. Тэдний эргэцийг жил ирэх тусам хурдтай болгох гэдэг дээр л UBCAP Express бол зорж ажиллана гэж харж байгаа. Түрүүн та хэлсэнчлэн баг өдөр болгон ер нь дата гарч ийнэ гэдэг хэлсэн шүү дээ. Яг хоо шууд зөвхөн нэг хоёулаа нэг яг үзэж байгаа хүмүүстэй яг шууд catch хийлэр нэг мэдээлэл өгчэй гэж зөвхөн утсан. Хүргэлт ч юм уу ер нь хамгийн ачаалттай өдөр юу байна? Би нэг хамгийн ачаалтгүй өдөр байна гэж асуух юм бол хамгийн ачаалтгүй өдөр нь хамгийн ачаалттай өдөр болчих магадгүй байхгүй юу? Тэгэхээр таны хувьд ер нь 7 хоногийн ингээ юг харахад Улаанбаатар хотын хувьд зэ хүргэлт хийхэд ч тэр зүгээр ер нь машин жолоодоход ч тэр хамгийн ачаалттай өдөр нь аль өдөр вэ? Датан дээрээсээ таарах. За энэ дата хэлээ тэгээд маргааш халагддаг хөрлөө зураг. Яг одоо болохоор зүгээр 5 дахь өдөр их оргил үе байдаг. Ер нь Улаанбаатар хотын 5 дахьын хүргэлт болон 3 дахь. За би капин датаг бол замын бол аваасаа ярих хүмүүс нь ярих баг. Зүгээр яг UBCAP Express-ийн хувьд бол 3 дахь 5 дахь өдөр илүү өндөр хүргэлттэй. Тэгээ шалтгаан хайсаа. Тэгээ янз янзаар тайлбар байт юм та тий зүгээр ингээ хангууд. За ер нь яг зүгээр ингээд суур шалтгаан гэх юм бол манай энэ одоо энэ 25-30 насны тий генерашныхан одоо яг хүндэлэхэд бол ажилд ороод удааг байгаа эсвэл нэг тодорхой нэг албаны менежер ч юм уу тий залуучууд орж ирж байна. Супер тэд нар бол үнэхээр mindful байна. Тэрх бол хурдтай ажиллаж чадчихна тий. Тэр шинэ үеийн залуучууд маань ажлыг зөв оновчтой priority хийж сурчээ. 5 дахь өдөр ялаа эдлэхийн тулд одоо жаргалаа эдлэхийн тулд ялыг аягүй гоё үргэлж байгаа байхгүй. Бичиг баримтын хөргөлтөө яг зөв зохион байгуулалт хийждэг тий. Төлөвлөгөө таажтайхаа хүрээнд ингээд юмнуудаа маш хурдан зохицуулж чаддаг. Тэгэхээр энийг ингээд аягүй зөв ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд явсаар хагаад нөгөө
шоучид маань яг үндэ хэлэхэд бол өдрийн цагаар ч юм уу, оройн цагаар ч юм уу айгүй смарт мувмент одоо хөдөлгөөн хийгээд байгаа байхгүй. Шуурхай үргэлдэг маш зүйтэй ашиглаж чаддаг гэсэн үг. За тэгээд тэр өдөр одоо яа тийм мэдгүй хувц сунаар одоо эдэлж хэрэл юу ч байж болно. Маш олон хэрэгцээ үүсдэг юм шиг байгаа. Ядаж ингээд 5-20 хэлээд төсөөлөл л да найзтайгаа суужч хүшээ төлхөр яач байна. Одоо энэ гэр хингчлээ ээж ингээд байна энэ гэдэг ингээд штэ. Тэгээд дуудчих юм шиг байна. Тэгэл ирээл нөгөө манай хөргөлтийнхэн ч гэсэн бар коллаб руу ороод хаана байна хөшөө гэдэг тэгээд аваад гараал тэрийг нь хөрчиж байгаа байхгүй. Стил яах нь хоёр тал бол happy гэсэн үг тийм. Хоёлаа сэтгэл харамжтай байж. Тэгэхээр яг хоо нэгдүгээр дата хэлж өгөх нь болохоор 3-5 дахь хувьд бол ийм гоё байна. Шуурхай хүргэл сегментийн хувьд шүү за. Одоо бид нар бүтээгдэхүүн ихний лончын дээр явж байгаа учраас хоёр дахь нь гэх юм бол хүмүүс их зөв одоо моментд ашиглаж байна. Бид нар одоо жишээ нь яг үндэлэхэд бол такси гэж ярихаас илүү тухайн өдрийн хүн болгон ийм аз жаргалтай өөрийнхөө одоо амьдралын лайфстайл дээр те өөрийн гэсэн боломж олцоогоо зөвтгүүлийг ашиглаад ингээ явчихж байгаа болов уу гэж харж байна. Бас манай үеийг та магтсанд баярлалаа. Тийм. Манай үеч одоо айгүй шүүмжлүүлж байгаа биш те. Тийм. Сүргэн бас байгаа тийм. Гэтэ шүүмж гэхээсээ илүү би бол юу гэж харж байгаа гэхээр яг одоо ингээл яг зүгээр ингээд одоо би яг чиний яг дээдлэн генерашн аахгүй юу. Тэгэнгүүт ингээд генерашнууд ингээд хараад үзэн шүү дээ. Тэг ингээд бүгдээр л адилхан юм билээ шүү дээ. Нэг дутаад их юм байхгүй заяа. Дандаа л нөгөө ээж аав нар хэлдэг те юм уу өнөр тест та нараас та бид нар залуудаа гал ярьдаг те. Тэгэхээр яг хөө иймэрхүү асуудлууд бол ингээд багасаа гүйсэх бах. Энэ генерашны хувьд бол нэг асуудал зүгээр хой хүний өнцөг шүү заа. Ярих боломж олдсон дэр гэсэн үг. Асуудал юу байгаа юм гэхээр хитрхи олон сонголтыг хитрхи тулгуу явж байна л да. Орж ирж байна. Тэгэхээр ч нугасаа ямар ч плангу ингээд нэг юм олон юм дотор зэрэг хэрэглэх хэцүү шүү дээ. Тэгээд нэг юм flexibility байдлыг аягүй шаарддаг те хувьсах байдлыг. Тэгээд энэ ч гэсэн ер нь бол зөв нормал хүн биеийн дээр ч гэсэн хэцүү байхгүй. Зүгээр баг яг үндэлэхэд 100 жилийн өмнө байгаа залуучуудын үеүүдийг харуул үнэхээр гоё happy easy амьдарч исэн байгаа байхгүй. Стресс дарамт нь бага те нэг олон төлсөд байх юм байхгүй. Тэгээ ингээд зогцоо явж байсан. Одоо тэгвэл яг энэ үеийн generation бол одоо илүү complexity орчинд байгаа учраас зарим тохиолдолд одоо үнэхээр юмыг түлээр шийдгээс арга байхгүй, зарим тохиолдолд flexible байх аргагүй, зарим тохиолдолд илүү одоо хувирах байдалтай ажиллах ийм хүсэл эрмэлзэлтэй байж магадгүй. Миний бодлоор гэсэн үг. Тийм. Окей. За тэгвэл 25-30 насныхан тийм байжээ. Тэгээ бүх юмаа ингээд тавтахтаа жаргаа найзтайгаа гоё ахын тулд асуудлаа тэгээ шийдчихдэг байж магадгүй. Тэгэнгүүт нөгөө нэг бүр дээшээ генерашн маш та одоо нэг манай аав ээж юу. Тэгэл бүх юмаа нөгөө нэг уцаар ингээл залхасаар гал сурцсан. Тэгэл орон нутгийн мутгаас одоо орон нутгийн хүргэлтийг л би танаас суух гэдэг. Орон нутгийнхан бол хөвчлэн тэгэл хотод байгаа нэг хүн рүү залгаалж тэндээс тэр юм аваад ингээ унаан тавиад тийг явуулах таач гэлдэг ч юм уу тий. Тийм асуудал. Тэр нь стил одоо хүртэл байгаа шүү дээ тий. Хэдүүлээ бүгд мэдчихэж байгаа. Тэгэл групп дээр одоо тархан сэлэнг явна гэдэг групп байгаа шүү дээ. Тэгэл тэр минь рүүгээ нөөч тэр ингээл аваад ирэх мэрэж гээл тий. Тэр хүмүүс тэр чиглэл рүүгээ UB Capex Space маань ямар одоо үйлчлэгээ гаргаж ажиллаж байна. Тэгээд тэр хүмүүст одоо яагаад энэ одоо UB Capex Space-ийн үйлчлэг нь илүү одоо efficient үр дүнтэй байгаа вэ гэдгээ ойлгуулна гэж таарч байна. За хоёрдугаар их гоё асуулт байна. Ер нь яг зүгээр янз янзаар судалж үзэж байна. Эхний одоо яг алхмыг юу хийсэн гэхээр сая түрүү 7 хоногт ерөнхийдөө бол бид нар 14 аймагт шуурхай үргэлжлэдэг аймгийн экосистем шүү. Доторх экосистем нээж өглөө. За энэ хурдаараа бид нар бол дараа жил гэхэд 21 аймагт бол нээчин. За аймаг ч гэсэн өөр ингэсэн бас эдийн засгийн орчинтой шуурхай үргэлж бас хэрэгцээ маш их юм үүсдэг учраас энэ дотор ерөнхийдөө эхний эко зургийг барьж гин гэсэн үг. Каптаг адилхан баригдаа явж байна. За тэгэнгүүт хоёр дахь юм ньюс нь гэхээр одоо аймаг төв хоёрыг хооронд нь холбох хэрэгтэй. Энэ бол уртын тээврийн маршрут руу орж ирнэ. Гэтэ энийг бас шийдэх бас шийдлүүдийн гаргал гарганд бол бид нарт бол хангалттай байгаа. За энэ дээр ч гэсэн тодорхой сүүлийн 2 жилийн хугацаанд судалсан төслүүд болон юм хийгдсэн ажлууд бол зөндөө явж байгаа гэсэн үг. За эхний ээлжинд бид нэр аймаг дээр орж ирэхэд бол бас л нэг хоёлоо нэг юм ярих хэрэгтэй. Зуршил авах хэрэгтэй тийм. Яг хоо насны ангиллаар ингээ хараад үзвэл 45 та хүмүүс маж гэсэн гоё fingertips шүү. За маш гоё электроныг ашигладаг
тайдаас ч магадгүй супер аж магадгүй зарим үе шүү зарим үе гол нь нөгөө нэг юм харааны шилний асуудал байгаа болохоос ш бусдаас бол гайгүй. Гэхдээ яг зүгээр тухайн үед хэрэг шаардлагатай бол responsive mode дээр API илүү томруулах те илүү веб орчинд ажиллах гэдэг. Бид нар бас вебийг бас ерөнхийдөө бүтээж байгаа те илүү уншихад амар ойлгомжтой энгийн нэг хүнийг юм complexity руу ороод авахгүй гэсэн. Тэгэхээр тэр төрлийн зуршлуудыг ерөнхийдөө establishment бол ихний 2 квартал бол би төлөвлөж байгаа. Тэгээ эндээс хойшоо юу орж ирэх вэ гэхээр за тэнд ерөнхийдөө бол нэг ингээ хүргэлтгэлийг ойлгочлаа тий платформ based хүргэлтгийг ойлгоцсон, хотинг ойлгоцсон. За заавал уцаар ярих одоо шаардлага байна уу гэхээр дунд нь ерөнхийдөө бол матч холболтын хийж гэсэн үг тийм дээр холболтууд ороод ирнэ. За энэ дээр ч гэсэн манай бас гоё нөгөө зөндөө компаниуд байгаа шүү дээ. Харилцааг бол аюугаар нээлттэй тэгээ хурж ирээ саналаа өгөөрэй тий. Тэгээд дүүлээ сайхан ерөнхийдөө бол холболтоо хийчин. Ингээд тухайн хүргэлтээ шууд ингээд захиалаад хинч байсан, ямар ч насны хүн байсан чөлөөтэй шууд явуулж болно. Ийм харж байна. За энийг болохоор ерөнхийдөө бол яах нь 3-4 квартал дээр бол хараад хөгжил явуулчихна гэсэн. Тийм. Окей. Тэрэндээ харин та чаленж байгаа гэж харж байна юу юм. Тэр хүмүүс маань одоо тэр үеийнхэн маань өөрөө хэр одоо юм өөрчлөлтөд одоо бэлэн байд юм бол. Тэ. Одоо жишээлбэл би одоо ээжтэй те та тэгчээч гэж хэлэхээр сонсдоггүй байхгүй юу? Тий. Тэнгүүд тийм хүүхдийнхээ ярьж байгаа юмыг сонсохгүй хүмүүс шаал өөр хөндлөнгийн UB Epic Space-ийн захирлын ярьж байгаа юмыг сонсоод шууд тийхэн зөв юм байна гэж ойлгох болов. Үгүй л дээ. Тийш дээ. Үгүй шүү дээ. Угаасаа ойлгохгүй л дээ. Тэгэхдээ бидний бас нэг юм байдаг. Эцэг эхчүүдийн хувьд бас нэг юм болохоор би Монголд их олон айлуудаас нэг их сайн мэдэхгүй л дээ. Амар статистиктэй ярих гад оролдоод байгаа юм байхгүй шүү за. Зүгээр миний ажигласнаар үндсэндээ болохоор яг зүгээр манай монголчууд нэг ойлгохгүй байсан ч гэсэн за нэг миний хүү ч юм уу те миний охин явчих та. Явна да. Гэт нэг юм сүсэг бишрэл итгэл биш дээ. Нэг тийм зүйлэл байдаг. Тэр зүйлийг айгүй зөв ойлгуулчихад бидрийг ерөнхийдөө бол дэмжинэ. Зөв бид нар өөрсдөө л болдгоо байхгүй юу? Тэг анхнаас ингээд наатаж чамстаасан. Өөрсдөө л болдгоо нэг үе байдэн штэ. Тэгээд л нэг юм буруу одоо сэтгэл төрүүлжэл тэрэндээ л ороогдол яваад байдаг болохоос биш. Анхнаасаа тэрэн дээр одоо нэг жоох ихчээгээд зүг гаргачих юм бол тэрийг бол ойлгочих байх. Хоёрт нь яг зөв бүтээгдэхүүн хэрэглээний хувьд гэх юм бол стил энэ ч нь бол цаг хугацаа шаарднаа. Тийм амар бол орж ирэхгүй. Бид нарт энийгээ дагаад тухайн бүтээгдэхүүнийг сургах, хөгжүүлэх, танилцуулах, ойлгуулах гэдэг өчнөө олон ажлууд бол хийнэ. Энэ бол тийм амар ажил орохгүй. Үнэхээр их ажил орно. Маш их ажил ордог байхгүй. Хүнд ингээд одоо чип дээр яриад бол easy ойлгосож байгаа бол заримдаа бүр 5-10 ярих бол наацхийн асуудал шүү дээ тий. Тэгэхээр энэ бол орноо энийг хийх ёстой. Бид нар энэнд бэлтгэлтэй байх ёстой. Тэдний буруу биш шүү дээ. Бид нар яг үндэ хэлэхэд бол тодорхой яриагаараа явсан, тодорхой нөхцөл байдлаар харж байна, шиний юм сурж байна. Тэгэхээр бид нар энийг өөрсдөө тавьж энэ шин зүйлийг гаргаж ирчээд энийг ойлгох дээр effort гаргаж хичээхгүй юм бол нөгөө талаасаа нэг ингээд заах ягч өвөө гэдэг нэг юм хүлээлт үүсгээд ингээд орхиж бол болохгүй. Тэгэхээр яг адилхан бид нар энэ дээр ерөнхийдөө юу ямар шийдвэр хийж байгаа юм гэхээр чиний бас томьёо адрес шүү дээ. E-learning те. Learning management system LMS руу ерөнхийдөө бол үндсэндээ болохоор бид нар бол хувирах тактикийн ажил бол хийгдэж байгаа. Одоо чинь бид нар ерөнхийдөө бол 50,000 жолоочтой болсон. Энэ 50,000 жолоочийг нэг өдөрт ингээд сургая л да. Яаж сурахаа хоёлаа те. Заалар бол бүтэхгүй шүү дээ. Оролдоолаа шүү дээ. Гэхдээ бүтэхгүй байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн гэхээр 1.2 сая хэрэглэгч байна те. Эний ч одоо сургая л да. Хэцүү байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн гэхээр бид нар байнгын технологиг л сургана. LMS-ийн технологиг ерөнхийдөө бол илүү цааш нь хөгжүүлж явна. Илүү орон зайнаас сургалтыг ингэж хөгжүүлж таниулах ажлууд явагдана. За үнэхээр одоо гарц гаргалгаа нь үнэхээр хэцүү. Тэ тухайн аймаг дээр шаардлагатай support эсвэл одоо тодорхой сегментийн support хэрэгтэй бол бид нэр marketing wise-аар ч юм уу эсвэл тодорхой өөрсдөө бичлэн очиж дотроо сургах процессуудыг бол алхам шаттай бол хийж явнаа. Тэгээ энийг бол нэг өдрийн ажил гэж бол харахгүй байгаа. At-least бол манай салбарын хувьд бол одоо төгөөлтийн салбар шүү дээ. 2.5 жилээс 3 жил бол байгаа. Тэ. Хүргэлтээр ажиллаж байгаа одоо жолооч нараа яаж сонгож байна? Одоо жишээлбэл за би нөгөө нэг Таиланд явсан чинь одоо Таиланд ч нэг алдартай аппликейшн байна шүү та мэдж байгаа. Grab. Азийн код гэдэг бас. Үнэхээр супер ажилтдаг гэдгийг би яг үнэхээр мэдэрсэн. Амар супер ажилтдаг. Гадаад хүнс ч ойлгомжтой ажилтдаг.
Одоо ч л Монголд ингээд те River Garden амьдардаг нэг одоо гадаад оршин суугч байлаа гэж тэл юм хөргөлж өнгөлөх гээд. Тэгэхэд UB Cab Express ч юм уу UB Cab өөрөө хэр одоо тийм ойлгомжтой болсон. Гадаад хүн ашиглахад. Сүүл би харахад UB Cab дээр жолооч нөгөө нэг англиар ингээд мессежээ англи болгочдөг тийм функшн орсон баг шиг байсан. Тэгсэн. Би тэд энэ дээр ерөнхийдөө бол нэлээд одоо маш их хүч харж энэ жил бол ажиллах гэж бол эхэлсэн байгаа. Ажлын үр дүн ч гэсэн ерөнхийдөө бол одооноос мэдрэгдэж байна. Гайгүй сайн гарч байна. За эхнийх нь болохоор UX UI хувьд те манай Amazon дээр байгаа product team. Би бол супер гэж хэлнэ. Ягаад тэгэхээр Google-ийн залуучуудтай ярилцсан. Тэгтээ тэдэрт бол яг direct хэлээгүй л дээ. Энэгээр сонсож байгаа л хэлжээ те. Үнэхээр одоо энэ бүтээгдэхүүн бол үнэхээр гоё байна те. Grab шиг гоё байна гэж хэлсэн. UB Cab-ийн энэ аппликейшны дизайн, өөрийнх нь user experience-ийн байдал нь мэдээллийг хүргэж байгаа байдал нь хүнд бол үнэхээр ойлгомжтой байна гэсэн. Тэгэхээр ийм комментиг авсан учраас би бол энэ дэр бол маш их баяртай байгаа. Олон улсын одоо аппликейшнуудын хувьд ч гэсэн ерөнхийдөө бол бидээс тодорхой яригдж эхэлсэн байна. Хоёрт нь сайн сайжруулалтууд бол хэрэгтэй. Тэгэхээр фичер болон модулуудын шин сайжруулалтууд бол давхар бол хийгдээд ингээ явнаа. За хоёр дахь нэг том хийгдсэн ажил гэх юм бол за тэгвэл гадаад хүн ирүүл яах вэ? Асуудал гарсан. За энэ дээр болохоор бид нар ерөнхийдөө бол одоо олон улсын OTP дугаарыг ерөнхийдөө authentication хийж авч байгаа. За мэйлээр бас орох боломж нь бол нэгдсэн гэж явж байгаа. Тэгэхээр онгоцны бодлоос буугаад ерөнхийдөө бол тухайн хэрэглэгчтэй өөрөө ингээд шууд нэвтэрж ороод ингээд явчих боломжтой. За англи хэл рүү бас ерөнхийдөө database UB Cab-ыг бол officially translate хийж оруулсан. Багаараа гоё ажиллаад тэгээд гоё app гоё оруулсан байгаа. Та ингээд application руу оронгод англиар сонгох юм бол манай дүрм журм нууцлалын бодлого за тэгээд зохион байгуулалтад бүгд англи хэл дээр бол ингээд явж байгаа. Тийм байна. За хүргэлтийн ажилчнууд дээр одоо жолооч дээр ямар стандарт тавьж гин яаж сонгож байна? За хүргэлтийн ажил дээр болохоор яг хуу нэг юм байна. Одоо бол яг хуу стандарт бол байгаа л да. Гэхдээ би бол стандартыг тийм амар өндөр бол ингэж бол тавихгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ бас бидний хувьд бол бас нэг тийм хүн голох ийм одоо салбар биш юм байна. Тэ? Хүргэлт үнэхээр одоо яг үндэл Cab-ийн хувьд бол маш одоо бид нар машиныг одоо сонгодог, төрөлжүүлдэг, жолоочдод байнга сургалт ордог, зохион байгуулалт шаарддаг, ингэдэг гэдэг зөндөө юм байна те харилцаа гэл. Тэгвэл яг UB Cab Express-ийн хувьд болохоор ерөнхийдөө бол одоо жишээ нь задвчууд байж болно. Тэ 18 нас хүрсэн тэ баг тэтгэврт гараад тэ баг зүгээр л завтай хэн болгоно хийх боломжтой бизнес. Энэ дээр тухайн одоо явж байгаа мофет байна уу, дугуй байна уу, явган үргэлт байна уу, тэ машин байна уу, седан байна уу, портер байна уу, ямар ч хамаахгүй эдрийг бол бид нар бүгдийг нь оруулж ирнэ. За гэхдээ оруулж ирэхдээ нэг юм байна. Бидрийг ингээд хүмүүсийг оруулахдаа болохоор тодорхой хэмжээгээр болохоор одоо яг хөө цаашдаа бас галжууч тест бол авах бах. Одоо болохоор шууд бүртгэж аваад тухайн ажилтан гаргаж үзээд бидний ерөнхийдөө бол одоо буцаагаад нөгөө нэг жолоочийн дата фидбэкүүдийг авчиж байгаа байхгүй. Хэрэглэгчээс болон жолоочоос авчдаг. За дээрэс нь аялын үнэлгээнүүд орж ирдэг. За хүргэлтийн одоо тодорхой гомдол санал асуултууд бүгдээ манай цахим одоо фидбэк дээр тулгуурлаж авдаг гэсэн үг. Тэгээ жолооч болгон манай оноотой одоо скорингтэй гэсэн үг. Тэгээ тэр скоринг дээр болохоор тодорхой хэмжээгээр юм лимитэд байдаг. Тэгээ тэр скоруудаасаа ингээд унаад ороод ирэх юм бол тэгээ одоо үнэлгээ буурах юм бол шууд тухайн жолооч хаагддаг гэсэн үг. За эхлээд ороход яг хөө бид нэр амар өндөр фильтргүй оруулж байгаа ч гэсэн оруулж нэгэнд орж ирээд ажилдаа гараад тэг ингээ явж байгаа бол бид нар маш олон ийм төрлийн индикаторууд болон датануудыг хүлээж аваад тэндээс процессинг хийгээд тухайн жолоочийг энэ ажлын байран дээр тогтох уугүй юу гэж шийдэгдэнэ гэсэн үг. Ийм л процессор явж байна. Тийм. Окей. За одоо хоёул жоохон подкаст маань ч гэсэн ер нь жоохон дуусах тал руугаа хандчихлаа. Олон улсын та нөгөө нэг юу гэж ярьж байсан анх нөгөө нэг хятадаар явж байхдаа энэ салбарын ирээдүг шууд харсан гэдэг. Одоо хятад маань бараг тэр чигтэн шашиг зүгээр ер нь зүгээр дрон ингээд хүргэлтийн зүйлсүүдийг бараг нэвтрүүлээд эхэлчлээ те. Шанхай манхай бол ингээд бараг дроноор хүрдэг тестинг гэдэг хийдэг. За Америкт бол Uber тэгээд Uber-тэй хамтраад нөгөө нэг Everride гэдэг ийм sidewalk robot гэдэг байгаа тийм. Тэрүүгээр хоол зөгөөд нь штэ. Uber Eats нь тэгэл очилж хоол зөгөөлдөг тийм. Зарим нь бол бас бүр ингээд жолоочгүй машинаар ингэж явж ийн тэрнтэйгэл амар олон технологиуд ингээд ороод ирчлээ. Монгол хизээ юм болох юм болоо. Монголд ийм болох боломж байгаа юу?
За Монголд боломж бол байгаа. Би бол амар оптимистик бол харж байгаа. Гол хэдэн асуудлууд байгаа гэсэн үг. Тэр шийдэх ёстой step by step-ээр. За бидэд ерөнхийдөө бол яг хуу жил хагасын өмнө Японы бас тодорхой хэмжээгээр компанитай хамтраад энийг бас яг хуу төсөл хэмжээнд бол нэлээд би судалж явж үзсэн. За тэгээд туршлага бол яг хуу энэ жил хийсэн байлээ тий. Одоо дроноор ингэж хүргэж байгаа гэдэг. За нэгдүгээр асуудал нь юу байгаа юм гэхээр Монголын уур амьсгалын зохион байгуулалтын асуудал байгаа. Ялангуяа одоо энэ нэг EV захиал одоо EV-ийн хувьд гэсэн үг шүү дээ тий. Батарейны хувьд болохоор тодорхой хэмжээгээр өвөл болохоор яг батарейны үндсэн ашиглалтын ойролцоогоор нэг 55-60% яваад байгаа байхгүй. Тэгэхээр тухайн 40% full capacity-гээр орё гэхээр туулах зам дээр хэрвээ асуудал үүсэх юм бол замдаа унах одоо асуудал үүснэ гэсэн үг. За хоёрт нь гэх юм бол нөгөө дөрвөн улирлын нэг юм төвхтэй юм нь болохоор салхишуурны асуудал маш өндөр байгаа. Одоо бидэд ажилтгүй боловч ерөнхийдөө бол газрын өрснөөс дээш нэг ойролцоогоор 25-аас 30 м дээш тэгэл салхины хэмжээ бол нэлээд өндөр болчдөг. За энэ нь болохоор яг одоогийн нөгөө дронуудын нэг онцлог юм нь болохоор задгаа сенстэй. Тэгээ сенсний хувьд болохоор тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлээд тухайн байршил дээр ганхах тий тодорхой хэмжээгээр унах магадлал байгаад байгаа юм. Хоосон биш дээр ачаад явж штэ. За гурав дахь асуудал нь би юу гэж харж байгаа юм гэхээр ер нь бол Болтын орон зайнуудыг бол би бас нэлээд судалж үзээд харж байна. За Болт дээр болохоор асуудал нь юу гэхээр нөгөө манай энэ хуваарлтын нэг олон байрнууд биш үү? Одоо энэ орц гарцаач ер нь бүрэн шийдэж чадаагүй байжсэн чинь Болтын орон зайнуудын асуудал бол их төвөгтэй байгаа юм байна. Ялангуяа одоо жишээ нь байшингийн өндрийн стандарт болон үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүрийн стандартанд тогтоогоогоос болоод сөөхөгчсөг хэрлэхээр үл уралт амьдарч байгаа шүү дээ. Тэг ийм стандартаас болоод бух орон зайны асуудал бол нэлээд төвөгтэй. За тэгэхээр нэлээд нич маркет дээр бол энэ бол ажиллах боломжтой. Сайн нөгөө чинь хэлсэн нөгөө дроныг одоо эмнэлгийн салбарт те emergency салбарт ингээ хүрэх боломжтой байгаа. Эсвэл хүн алхаж хүрэхгүй газар ингээ хүрэх боломжууд бас байгаа гэдэг. Тэгээ энэ салбарт бол гарч ирнэ. Дөрөвдөх нь болохоор хөрөнгө оруулалтын үед бол би бас нэлээд өндөр хэмжээний хөрөнгө оруулалтын салбарууд шаардлагатай гэж би бас харж байгаа. Ягаад гэхээр яг хөнгөө одоо бас төхөөрөмж бол нисэж байгаа боловч энэ бас тодорхой хэмжээгээр нэлээд олон барааны үед бол хөрөнгө оруулалтад явагдана. Энгийнээр хэлбэл манай хүргэлтийн салбар чинь их бага мөнгө олдсон шүү дээ. Тийм их мөнгө олж чаддаггүй гэсэн. Тэгээд бид нар одоо тийм хэмжээний одоо бараа бүтээгдэхүүнийг ерөнхийдөө бол одоо тэр маш бага зардлаар ингэж хүргэнэ гэдэг бол өөрөө одоогийн байдлаар бол нэлээд одоо өртөг өндөртэй гэж харагдчихна гэсэн үг. Гэтэ стил эргээд харъя те. Tesla-г зах зээл гарч ирэхэд EV машин зах зээл ирээдүй гэж харж ирсэн бол одоо ерөнхийдөө бол BYD гэдэг ерөн дэлхийг бол одоо цахилгаан машинаар тэргүүлж эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн гэхээр энэ бол цаг хугацааны л асуудал байгаа баг. Литиум батарейны хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр өвлийн одоо хүйтнийг даах боломжтой илүү сайжруулсан хувьд бол жил ирэх тусам бол нэмэгдэж гарч ирэх байх. Гол нь нөгөө агаарын хууль зохион байгуулалтын асуудлууд нь маш гоё доктортай гараад те төр засгийн үед бол стабил болоод доктортай гараад энэ дээр бас тодорхой салбараа хөгжүүлээгээд хөрөнгө оруулалтууд гаруул хэцүүгээр дандаа сүргийн ярьчлаа уучлаарай. Тэгтээ бас эрэг тал нь байна. Эрэг тал нь гэх юм бол зам харгуугаа бол зам байрснаас хамаагүй бага хөрөнгө оруулалт шаардсан шүү дээ. Зам харгуу болон Монгол нөгөө нүүдэлчин малчтын уур амьсгалтай орон учраас энэ дээр маш их тохиромжтой. Яагаад тэгэхээр тэр чинь заавал одоо чинь машин техник унаа явахад хэцүү хүнд байгаа болвол дроноор тодорхой эмнэлгийн тусламжийн аралтай зүйлсийг бол маш хурдан тухайн одоо малчин одоо аймаг одоо хүмүүст бол хүрэх бол бүрэн боломжтой. Энэ утгаараа бид нар бас нөгөө хээр талын соёл дээр бас нэг юм орж иж байгаа үнэхээр одоо гой шийдэл бол гэж би бол харж байна. За UB Cab Express гэсэн дрон дээр судлаагүй биш. Аль хэдийн одоо судлаад 2 жил бол ингээд бид нар судалгааны төвшөндөө ингээд гаргаараа явж байна. Тэгээ энийг цааш нь хөгжүүлж явахад бол тодорхой одоо цаг хугацаа хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоо бол эхний ээлжинд бол миний хамгийн түрүүний зорилго гэх юм бол энэ одоо Улаанбаатар хотод байгаа хүмүүс маань одоо өөрийнхөө хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ тий нөгөө FedEx шиг ярьдаг хамгийн чанартай, хурдан, найдвартай, шуурхай тэгээд хамгийн хямдар амаар байлгаа байгаа штэ. Тэгэхээр яг энэ шиг энэ зорилгыг ихэд биелүүлэх хэрэгтэй. Тэгээд дараачийн алхмад руу бол ороод явах юм харж байна. Дараа нь юу болохыг харцгаая те. Нөө нэг яг хөө миний зөвөр нэг санаа зовж байгаа юм. Би өөр айгүйх дугуйнах туртай байхгүй. 100 айгүйх сайн дугуйн тий. Тэгэхэд нөгөө нэг яг сүүлийн 2 жил скутерийн бизнес тэгэл
Одоо бүр ингээл бүр дугуй муу ороод ирлээ ш цахилгаан дугуй мууны бизнес ороод ирлээ. Тэнгүүдээ хоёр нар орж ирэх бол байх хэвээр яг Улаанбаатар шиг газар бол. Тэгээ тэнгүүд гэхдээ тэрнийхээ нэг дагсан нэг зохицуулалт нэг тэ чинь тодорхой дугуун замаар явах хэвээр тэ явгооны замаар ингээд ажиллахгүй гэл. Тэр дагсан нөгөө талаас төрийн талаас ингээд зохицуулж өстой зүйлсүүдийгээ бас хангаж иж энэ юмнуудаа оруулж ирмээр юм байна да гэдэг зүгээр өнцөг бас надад харагдсан. Тэгээд нөгөө шууд дрон үргэлт гэхээр нөгөө талаасаа бас тэ төр энэ талын зохицуултуудыг аль хэзээ ингээд бэлэн болгоцсон байх хэрэгтэй шүү дээ. Тэгж жагаад оруулж ирэхгүй бол яг одоогийнх шиг зүгээр нэг юм одоо суран скутерийн тэр шиг жоохон бид нар аль хаана буруу байгаа нь ингээд тодорхойгүй. Гэхдээ ингээд нэг юм замбраагүй нөхцөл байдал үүсдэг. Энэ нөхцөл байдал руу хурж хүйдэ гэж бодож танаас асуусан юм. Окей. За төгсгөлийн асуулт. UBCAP Express маань өөрөө байгаль дээлтэй хүргэлтийн сонголтуудыг дэмжиж ажилладаг гэж та нэг хэлсэн. Яг яаж энэ болохоор яг зүгээр ингээд олон улсад энэ логистикийн салбарыг судлаад үзэн шүү дээ. Тээврийн салбар дээр ялангуяа хүргэлтийн салбар дээр та анзаардаг боловч хамгийн том байгаль дээлтэй хөрөлжүүлдэг зүйлүүд нь болохоор энэ хайрцаг сав баглаа бодлоо байхгүй. Хоёрт нь болохоор нөгөө нэг юу шүү дээ. Карбон тэ нүрсвчлийг хийх ерөнхийдөө бол гаргаж ирнэ гэсэн үг. За сав баглаа бодол нь бол зүгээр энэ пластик бодлоос ч баг амар өндөр консампшнт явдаг байхгүй маш өндөр тэ. Бүр галзуурмаар гэсэн үг. Тэгэхээр тэр чинь хайрцагч нь бол тэгээд хэдэн модоо алаад дуусч байна. За тэгээд уутнууд нь яаж ин хөрсөндөө хэдэн 100 жил тэ байхгүй гэдэг ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр цаашдаа юу ч харж ин гэхээр хоёр тал дээр бол ажиллана. Сав баглаа бодлыг бол илүү эко одоо солиушн руу шилжүүлэх ажлууд бол хийгдэнэ. За энгийнээр тайлбарлах юм бол манай гараас гарт хүргэлт тэр хүмүүс ингээд мэдгүй гэрте байгаа нэг ууд сав баглаа бодолтой эсвэл нэг жижигхэн хайрцагч юм уу мэдгүй нэг юм дахин сайкл хийх боломжтой юмар хүргэлтээ хийжүүл тэр чинь тодорхой хэмжээгээр бид нар байгаль дээлтэй шийдэл гаргачих байгаа байхгүй. За яг аюулгүй байдал гэж ярьж байгаа. Гэхдээ стил тэр чинь зүгээр хүнд харагдахгүй байхад болчихно гэсэн үг. Хоёр дахь төслийн үед яг зүгээр бид нар судлаа явж байгаа зүйл нь гэхээр тодорхой хэмжээнд Улаанбаатар хотын нүүрс хүчлийн утаа ялгархуулж байгаа энэ тээврийн хэрэгслүүдийг илүү те байгаль дээлтэй eco-friendly ийм концепт одоо машин техник, скутер янз янзаар судалж байна л да. Эдрийг ингээд оролцуулах байдлаар ингээд явж байна. Явандаа ер нь яг зүгээр одоо манай Монгол улсын нэг bonds гэдэг байгаа шүү дээ. ESG гэдэг байгаа. Энэ төрөл рүүгээ бол нэлээд компани хэмжээнд бол net zero болохын төлөө бол одоо ганцхан UBCAP Express, UBCAP Holding-ийн бүх компаниуд зорилгоо олгоод бол явах бах. Одоогийн байдлаар бол яг нэлээд өртөг өндөртэй ч гэсэн бизнесийн тодорхой хэмжээгээр хийж байгаа зүйлдээ нийгмийн хариуцлага болон эрүүл бизнесийг хөгжүүлэхэд энэ суурийг бол одоо анханасаа зөв тавьж эхлүүлж бол явъя гэдэг ийм зорилготой ингэ явж байгаа ийм л компани л да. Тэгээ энэ тээр ч гэсэн бид нар бас тодорхой хэмжээгээр манай багийнхан нэлээд сайн судалгаа хийсэн. Тэгээд хэрвээ хэрэглэж ингэ зөвшөөрөх юм бол тэгтээ хоёрлогчаас маш бага зарлуудаар аваад зөвшөөрөх юм бол бид нар илүү байгаль дээлтэй хүргэлтийн солиушн руу бол шилжих ийм зорилготой. Сав баглаа бодлын хувьд байгаль дээлтэй солиушнаа та ер нь хаанаас судалж мэдээж харж байна. Миний бодож байгаагаар бол баг Amazon хүртэл тэрийг шийдэг юм санагддаг байхгүй. Amazon-оос ингээл юм захиалахаар ингээл амар том савтай мэрдэн шүү дээ. Ингээл ганц ном авахд чинь зүгээр ингээл номыг нь ингээл ийм том саунд хийцэн зүгээр дотор дахиад хідэн цаасч байгаа тий. Тэрэн дээр яг тийм тэрийг амар гоё смартаар ингээд шийдсэн. Миний эсрэгээр бас нэг тэрийг улам байгаль дээлтэй болох тал явах компанид өөрсөнд нь илүү их амар өндөр зардалтай болчиход юм санагдаад байгаа байхгүй. Тэгээд компани тийшээ шилжиж чаддаг юм шиг байна. Зөв. Тан дээр энэ дээр яг ямар хаанаас яг юм амар гоё best solution харсан харва. Айгуу гоё штэ. Гэртээ байгаа галтгоонд байгаа хит уут штэ. Тэрийг хоёр давхарч нуглаад гадуур нь скотчтод тэгээд явуулахад л ерөнхийдөө бол бид нар хоёр удаа recycled орчиж байгаа байхгүй. Энэ бол хамгийн basic solution гэсэн үг. Ер нь яг зүгээр амьдрал заавал complexity байх шаардлага байхгүй. Үндсэндээ болохоор энэ бол яг бидний давуу тал. Бид нар имийг хоёр ашиглахын чинь тэр хэмжээгээр бид нар тэр хэмжээний одоо байгаль дээлтэй байдлыг үүсгэж байгаа гэсэн үг. Хоёр дахь нь гэх юм бол ерөнхийдөө бол экопластикийн шугам дээр одоо жишээ нь тодорхой хэмжээгээр олон улсад танигдсан төслүүд бол явж эхэлсэн байгаа. За хоёр төслийн гэх юм бол нэг төсөл нь болохоор ерөнхийдөө бол тухайн уутыг усны хийгээд алгуулж тийм байл. Нөгөө төслийн үед гэх юм бол угаасаа байгаль шингэдэг уут гэж арай өөр тий уут юм байл. Тэгээ иймэрхүү. Гэтэ яг уутын үед гэсэн үг. За ганцхан бас нөгөө хайрцаг сав баглаа бодол байхгүй ш байна. Гэтэ нэг юм байна. Өгж байгаа бол авч сурах хэрэгтэй гэдэг шиг
тодорхой хэмжээгээр аваа өгöd тэнцвэрсэн гэхээр бид нар хайрцаг ашиглаж байвал тодорхой тэр хэмжээгээр одоо нэг мод зод тарих хэрэгтэй баг л та. Тэгэхээр манай ч гэсэн ерөнхийдөө бол бас Amazon дээр бас Trillinks гэдэг одоо компани явж байгаа тийм модны төслүүд ингэ явж байна. Тэгээ энэ юу гэсэн юм гэхээр тодорхой би нэг ингээ хайрцаг зүйлээг бол бас зөрүүлээд манай компанид бол яг тодорхой хэмжээгээр мод бол тариад ингээд явж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингэж ер нь бол одоо дотоодын төслүүд болон ирээдүгөө ингэж хөгжүүлэх байдлаар явах нь зөв хэрэг баха. Бүр яг кинон дээр гардаг шиг science fiction кинон дээр гардаг шигтэй яг ингээд маргааш өргөс авч байгаа юм шиг асуудлыг ингээд шийднэ гэдэг бол бодлоо бах. Зүгээр би бол одоо хамгийн түрүүнд надаас ингээд асуувал та яаж энийг янзлах байг бол стил нэг л юм байна. Галтгоондоо гавуута ядаж 4 5 ашиглаж чаачаа. Хүндээ явуулж байгаа илүү ингээд гаргаад ингээд бүсчлээд ингээд те баглаад явуулж байгаа. Яг шууданхийнхаа хувьд бол хэцүү л те. Одоо надад албан бичиг нэлээд ирсэн л байна л да. Танахын өрдө ингээд болохгүй байна гэдэг. Нөгөө талдаа гэх юм бол бидний хийж байгаа сонголтыг бас хүндэтгэж үзээд бас стандарт иргэд харах байхаа гэж найдаж байгаа. Тийм л байна да. За баярлаа. Баярлаа. Зочноор оролцсон танд. Хоёул нэлээ олон бүрстэй юу вэ? Нөгөө нэг яригдаагүй миний хизээч боддггүй UB Cab-ыг би одоо жишээл цаанаа тийм модны юутай Mizorny цаана модны мод тарьдаг тийм компани байдаг гэдгийг сайн л мэдлээ. Тэгээд энэ удаагийн дугаарт өргөдөж оролцсон Бацарыг захиралтай баярлалаа. Тэгээд подкастынхаа хэлэхэд манай подкаст маань Spotify, Apple Podcast, тэгээд Castbox, SoundCloud гэдэг бүх ер нь аудио платформуд дээр байршиж байгаа. Тэгээд манай ер нь YouTube-ийн одоо энэ подкастыг үздэг энэ хүмүүсийн 70% манайхыг subscribe хийгээгүй гэдэг юм билээ. Тэгэхээр манайхаа subscribe хийгээрэй. Тэгээ мөн Бацарыг захирлын маань зүгээс бас миний бас хөндөөгүй зүйлсээс пэйж магадгүй. Тийм болохоор та бас коммент хэсгийг асууж болно. Тэгээд дараагийн удаа Бацарыг захирлын бас энэ хэдхийн ярилцлаганд орохтаас тий хилдэг ч юм уу тий. Эсвэл аль болох коммент байдлаар нь би Бацарыг захирлаас асуугаад ингээ явахаар явчих болно гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа Бацарыг захирлаа. За баярлалаа. Тэ өөрж оролцуулсанд баярлалаа. Тэгээд дээрэс нь зүгээр бас нэг юм хойлоо түрүүнд ярьжсэн те. Мэдээллийн салбараа жоохон үнэтэй болгомоор байна. Тэг үнэлжүүлмээр байна. Энэ оюуны хөтөлбөр учраас энийг бас ерөнхийдөө бол одоо чиний хэлдэг зөв subscription модельээр ингээд дэмжиж өгöd. Тэгэх юм бол илүү магадгүй бид нэр одоо missionary те илүү түгээгч байдалтай энэ салбарыг гоё хөгжүүлэх баха. Тэгэхээр би бол одоо залуучуудтай уриалахад илүү мэдээллийн салбараа багч гэсэн үн төлбөрийн төлөөд тэгээ илүү чанартай контент, илүү чанартай мэдээллийг сонсгод л явуулж байгаасай гэж хүсье. Бас технологийн компаниудаа бас сайн дэмжиж байгаараа энэ ид чинь бас нэлээд хүнд орчинд. Цементэн дээр цэцэг ургуулах гээд явж байгаа. Та Бадрал ахын подкастыг сонссон гэсэн. Цементэн дээр цэцэг ургуулах гээд явж байгаа компаниуд байгаа шүү гээл. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзцгаая. Та бүхэнд оруулах санал болгох хүн байх юм бол бас коммент хэсгэрвчээрэй. Үгүй яах нь ярен дундаа нэг камерын бодсон ч